Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй та бүхэнд үндэсний их баяр наадам ардын хувь сургуулийн 104 жилийн ан баярын мэндийг өргөн дэвшүүлье. За үндэсний их баяр наадам өнөөдөр Хүйд Улгуудагт хурдан барилын уралдаанаар эхэлсэн. За мөн энэ үндэсний их баяр наадмын хүрээнд сурын харваа болон шагаан харвааг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз та бүхэнд шууд дамжуулан хүргэж байгаа. Өнөөдөр Монгол улсын төрийн далбааны өдөр энэ өдрийг тохиолдуулан төв талбайд төрийн далбааг мандуулж ёслолын жагсаал зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу яг одоо Сүхбаатарын талбайд Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын бие бүрэлдэхүүний жагсаал эхлэх гэж байна. За энэ жагсаал ёслолыг та бүхэнд бид шууд дамжуулан үзүүлэх гэж байна. За ингээд үндэсний их баяр наадам энэ хүрээнд одоо өнөөдөр төрийн далбааны өдрийн хүрээнд одоо зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааг бид та бүхэнд Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулъя. Сурвалжлагтай холбогдъё. За үзэгч та бүхэнд Монгол улсын төрийн далбааны өдрийн мэндийг хүргье. За тусгаар тогтнолоо ив нэгдэл Мандан Бадрахын бэлэг тэмдэг болсон төрийн далбаага мөн хөхтөн гэрт мандуулах ёслол төв далбаад яг одоо эхлэх гэж байна. За Монголын төр ард түмэн Алтан Соёнбот төрийн далбаанда ийхүү хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг бол 2009 оноос хойш зохион байгуулж ирсэн байдаг. За тэгвэл өнөөдрийн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхээр Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцөх, за улсын их хурлын дарга Амар Баясгалан, за ерөнхий сайд Зандан Шатар, за мөн улсын их хурл засгийн газрын гишүүд, за Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд, за мөн иргэд олон нийтийн төлөөлөл энэхүү арга хэмжээнд оролцож байна. За ингээд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Монголын мэдээ сувгийн шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ. Их хурлын дарга Дашсивгийн Амар Баясгалан морилон ирлээ. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлцэх морилон ирлээ. (2009 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-ны энэ өдөр төрийн далбаага мандуулж Алтан Соёнбот төрийн далбаандан хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай байлаа. Ёслолын жагсаал жанжин тугийн дор Хон харуул зэрэгц зүтиш Цэргийн ёслолын жагсаал командлагч Монгол улсын зэвсэг түвшний жанжин штабын 1-р орлогч дарга Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал Жаргал сайхны өсөх баяр жанжин тугийг ёсол нур Монгол улсын хэдийн халдваршгүй дархан байдлыг хамгаалах хариуцлагатай үргийн нэр төртэй гүйцэтгэж Игнэнэсийн 14 хилчин Баатар олон зун эрэлхийг орончтыг төрүүлсэн Сүхбаатарын болон Байданы гавьяаны улаан тугийн одонд хэл хамгаалах ерөнхий газрын хилчин дайчдын жагсаал орж ирлээ. Жагсаалыг хэл хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга хурандаа ууган бэлэг командалж байна. Байнгын бүрэлдэхүүний салбарыг дэслэгч Наран Баяр
эмэгтэй цэргийн албаагчдын жагсаалыг хэдийн цэргийн техник 101-р ангийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан Ахмад Наран Туянаар удирдан алхаж явна. Өндөд эндрийн өмнө эзэн Чингис хааны хэвтүүл цэргээс улбаатай Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан түгийн одонд дотоодын цэргийн албаагчдын ёслолын жагсаал орж ирлээ. Жагсаалыг дотоодын цэргийн штабын цэргийн алба сургалт хамтын ажиллагааны газрын дарга эд хурандаа Бат Зориг командлан алхаж байна. Английн бүрэлдэхүүний салбарыг дотоодын цэргийн 809-р ангийн цэргийн алба зохион байгуулалт хариуцсан ахлах мэрэгжилтэн ахлах дэслэгч Ям Бочир командлан алхаж байна. Албан төв хэсэгт авран хамгаалах үйлсийн ард иргэдийн итгэлийг дааж амин үд хайрлах тангарахтан үнэн шэр зүтгэн тусламжирсан бүхний тулах цэгэн болж аюулыг сүрэн аврдын гараан сунгасан энэ цагийн эгд баатрууд Сүхбаатарын болон цэргийн гавьяаны улаан түгийн одонд онцгой байдлын ерөнхий газрын аврагчдын жагсаал орж ирлээ. Ёслолын жагсаалыг онцгой байдлын ерөнхий газрын ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Дашням командолж байна. Байнгын бүрэлдэхүүний салбарыг онцгой байдлын ерөнхий газрын захиргаа эрх зүй хүний нөөцийн газрын ахлах мэрэгжилтэн дэд хурандаа Гамбат эмэгтэй албаагчдын салбарыг санхүү ардлын газрын ахлах мэрэгжилтэн дэд хурандаа Онон нар удирдан алхаж явна. Эзэн богд Чингис хааны хөшөө цогцлбөрийн өмнөр Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг цэргийн гавьяаны улаан түгийн болон хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дайчин